Яков номороо явж байгаа. Яков номынхаа 2 дугаар бүлгийг гаргач. За үзсэн 1 дугаар бүлэг маань дууссан байгаа тий. Тэр хэдүүлээ номлынхаа өмнө заалын чанартай юм авч. Тэ хэдүүлээ нөгөө яахгүй байгаа шүү дээ. Өргөл гэж ерөнхийдөө авахгүй байгаа тий. Гэхдээ нөгөө нэг юун дээр болохоор гөрөв чатан дээр нь өргөлийн дааш ингэж байгаа шүү. За тэрийг хараад өргөлөө хийгээ явчих болноо. За энэчээс би ихлээд уншаад өгье. 2 дугаар бүлэг гаргач уу. Амен. За би энэчээс дуудаад өгье. Ах дүүс минь алдрын эзэн Есүс Христтэй итгэлдээ бусдыг бүү алагчил. Хэрв танаа цуглаанд хэнцэр хувцсан алтан бөгждөг хүм мөн хэртэй хувцастаа ядуухан орж ирвэл та нар хэнцэр хувцас өмссөн нэгнийг нь анхаарч та тэнд тухлан суу гэд харин ядуу хүнд чи тэнд зогс эсвэл миний хөлний гişгүр хавьд суу гэвэл та нар өөрсдийнхөө дунд ялгуурл гаргаж ёрын бодолтой шүүгчд болсон хэрэг босоо. Миний хайрт ах トゥ нараа сонсох туу. Бурхан энэ ертөнцийн ядуусыг өөрийг нь хайрлагчдад амласан хаанчлалын өвлөгчд болгож тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж юу. Харин та нар ядуу хүнийг хүндэтгсэнгүй. Та нарыг дарлан шүүхэд аваачихсан баячууд биш гэж юу. Та нарыг дууддаг эрхэм нэрийг тэд гутаан доромжлдоггүй гэж юу. Та нар хууль болох чи хөршөө өөрийн адил хайрлах гэснийг бичвэрийн дагуу биелүүлж байвал та нар сайныг үлдэж байна. Харин та нар хүнийг алаг үзвэл тэр нь нүгэл үлдэж хэрэгтэн мэд хуулиар яллагдах болно. Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдэрх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно. Учир нь чи бүү завхаар гэж айлтсан тэр бас чи хүн бүү ал гэсэн юм. Хэрв чи завхаараагүй хэрнээ хүн ал бол хуулийн гинт хэрэгтэн болноо. Ирэх чөлөөний хуулиар шүүгдэх ёстойчдын шиг тийхүү яар, тийхүү үлт. Учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг юм а гэж Яков ütсэн 2 дугаар бүлгийг эхлүүлж байгаа. Тэгээ бид нар буцаад Яков номоос саний л та 1 дугаар бүлийг явуулсан бид нар дуусгацсан тий. 3-7 хоног дамжуулаад бид нар 1 дугаар бүлгээ дуусгацсан. Одоо бид нар 1 дугаар бүлгээс юу сурваа гэд ер нь нэг асуугаад үзье да. Бодол ч байгаа юм байна уу? Санаж байгаа юм байна уу? Сорилт морилт гэж толгойд орж ирэхгүй байна уу? Сорилт морилт үг тойлмойл гэдэг ядаж нэг хитэн жишээнүүд үлдэж байгаа юм дээ тэгэхгүй тий. Яков яг ингээд ерөнхийдөө 1 дугаар бүлэг ингээ харах юм бол дандаа сорилт хүний энэ дотоод мөн чанарын тий өөртөөгөө тулалдах, өөрөө даван дийлэх тийм хүчүүдийн төлөө эсрэг явсан байгаа байхгүй юу? Ингэж цөмөлж орж ингэж хүний дотоод мөн чанар, зан чанар те өөртөө тулалдах тэр мөн чанараадыг үгнээс суралцах дотроосоо ингэж өөрийгөө ойлгож авах юм ярьсан бол одоо гадаад хэв маягийг өрдөөсөө энэ дээр 2 дугаар бүлгээс эхэлж гаргаж ирж байгаа. Тэрийг гаргахдаа юу гэж гаргаж байгаа вэ гэвэл нэг алагчлал гэдэг ийм сэдвийг гаргаж ирж байгаа те. Бусадтай харилцааны тухай ярьж байгаа энэ дээр. Ялангуяа бид нар ерөнхийдөө монголчуудын ихэнх нь тиймдээ ерөнхийдөө мууд дээрлэхгүй хүмүүст ерөнхийдөө дургүй байх хандлага тиймэрхүү зан чанард ихэнхдээ ерөнхий байдаг. Гэхдээ бидний дотроос эсэргээрээ тийм хүмүүс байдгүй гэвэл мэдээж тийм хин нэгний дээрлэгдэг, ядуугаар нь дээрлэгдэг, эсвэл бол сул дороогоор нь дээрлэгдэг, эсвэл царай зүсээр нь дээрлэгдэг гэдэг ч юм уу. Иймэрхүү хандлагууд амар их байгаад байдаг. Тэгэхээр энэ бүгдийн эсрэг ярьж байгаа юм шиг. Одоо мэдээж Яков энэ 2 дугаар бүлгээр дамжиж яг биднэрт ярьж байгаа юм шиг ярина. Гэхдээ бид нар ахаад эргээ санах хэрэгтэй. Тэр юуг санах вэ гэвэл бид нар 1 дугаар Яков номоор эхэлж байхдаа юу гэж ярьж байлаа? Яков номоор эхэлж байхдаа бид нар чинь энэ бол тархан сугаа евдээчүүдэд зориулсан буюу аль хэзээ бурхныг хүлээгээд авчихсан буюу амьдралаараа бүр ингээд мэддэг тийм хүмүүс зориулсан үг шүү гэдэг ерөнхийдөө бид нар ойлгож мэдчихсэн тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол евдээчүүд ерөн Христ итгэж хүмүүс зориулсан ном. Одоо яг цуглаанд явж байгаа биднээс зориулсан тийм. Бурхныг хүлээгээд авчихсан мэддэг тэдний тийм хүмүүс зориулсан ном байгаад байгаа байхгүй. Тэгээд ингэж байгаа.
Хэрвээ ингэ харах юм бол нэгдүгээр эшлэлээр харж байна. Бусдыг бүү алагчил гэж хэлж байгаа. Энэ бусдыг алагчлахгүй байх гэдэг ийм нэг ухагдхуун гарч ирж байгаа л та. Тэгээ энэ ухагдхуун гараад ирэнгүүт хоёрдугаар эшлэлээс нь тэгж байгаа. Хэрв танаа цуглаа гэд бүр байршлын заагаад өгч байгаа те. Энэ алагчл хаана явагдаад бол бүр цуглаан дотор явагдаад байсан байгаа байхгүй юу? Одоо тухайн ээлгөө синагогууд нь те цуглаан дотор хин нэгнийгээ алагчдаг, хин нэгнийгээ дорд үздэг, эсвэл дээрлэгдэх одоо юу байдгийг те. Тэнгүүд хэнцэр говцсон. Хоёр позишн буюу байрлал гаргаж өгч байгаа те. Баян ба ядуу. Хэнцэр хувцсан те мөнгөтэй төрхтэй. Тэгтэл нөгөө талд нь ямар ах нь хэртэй хувцтай. Амьдрал дорой тийм нэг хүн бай тараад байгаа байхгүй. Яг энэ дээрээс бид нар ингээ харах юм бол алагчлал хаана үүсдэг гэвэл шүү дээ те. Хүний харилцаанаас шууд үүсэж байгаа зүн чи. Нэг муу хүнийг хараад дээрлэгчдэг те. Тэнгүүтээ сайн хүнийг харангуудаа ингээд нэг пялдагддаг гэж одоо монголчууд ярьдаг те. Тийм зан чанар ингээ гараад эхэлж байгаа хгүй хүний дотроос. Тэгээ ямар хүний дотроос гэвэл энэ нөгөө ахаад бид очинд цуглаанд байгаа тэр хүмүүсийн дотроос гарч. Яг энэ хэсэг дээр. Энэ хэсэг дээр бид нар гаднах одоо ажил амьдрал одоо тэр бүхнийг хаяа л та. Зүгээр яг харахад байрлалын нархамл хам сэдв дотор цуглаан дотор байгаа хүмүүс баян ба ядуу хүмүүсийг ялгаж харьцаж байгаа. Тэгэд нэг нь баян хүмүүс ороод игэл дээшээ суугаад дээшээ суулгаад ядуу хүн ороод ирэнгүүт за чи наана байжаа те үү тавиар зогс мос гэдэг ч юм дээрлэгтэй хандж байгаа юм хандлагын тухай гарч. Гэтэл бид нар санаж нэг үе таад баян ба ядуу хүмүүсийн тухай нэгдүгээр бүлэг дээр ярьж байгаа те. Бурхан бидний бүгдийн ижил тэнцүү төгс бодгол гэж хардгаа гэж ярьж байсан санаж байгаа бол. Энэ ойлголт маань чуулганд дотор явж явах ёстой, хэрэгжих ёстой ойлголт байхгүй. Тэрээс үл ердөөсөө мэдэх ёстой ойлголт бол биш. Тэмийн чуулмаас одоо цаашаа яг юу гэж ярих вэ гэвэл шүү дээ те. Цаашаа үүсгүй итгэл өхмөл юм аа гэдэг. Яг энэ бидүүлэг үүсэж байгаа багц ижлийн дараа гарч ирнэ. Яг л чуулган дотор байж иж бид нар ижил тэнцүү бурхны бодголыг ингээд тэнцүү биш одоо эд мөнгөтэйгээр нь баян ядуу хоосноор нь их тэгш биш байдлаар нь те сул дорой байдлаар нэгж ялгуурлаж харьцах юм бол бидний итгэл ямар вэ? Бараг бид итгэлгүй юм шиг харагдаж байгаа байхгүй яг энэ ч харах юм бол Яаковын хэлж байгаа. Тэгэд энийг цааш нь ингэж ярьсан. Яаков юу гэвэл чи хөлийн гişгүр хавь цуу гэж ингэж даралж байгаа нэ та нар өөрсдөө ялгуурлал гаргаж те ёрийн бодолтой шүүгчд болсон байна гэж Яаков дүгнэж. Яг үүндээ энийг хэн гаргадаг вэ? Хөө хүн л гаргана. Өөр хинч гаргахгүй. Бөөнөрөө нийлээд ингээл гаргана гэсэн юм байхгүй. Хөө хүний дотоод үзлээс гарч ирж байгаа юм. Энийг жишээлбэл одоо яг энэ хэсгийг нэг албан байгууллагуудаар очиод ингээд одоо яг болдог бол те номлуул энэ амар чухал point ахгүй. Бүр ингээ амар фокуслаж харах хэрэгтэй. Ялангуяа албан байгууллага дотор бол нэг пялдагддаг хүн заавалчгүй байж байгаа те нэг амар ийм нэг голд нь ингээл даргаагаа харуулж шал өөр болдог те ажил хийгээд ундаг эсвэл даргаагаа байхгүй ингээд нэг шал өөр даргаагаа муулдаг ч юм уу те яг энэ бүр нэг ялгууралтай харьцдаг хүмүүсийг бид нар ажлын төлбөр харах юм бол маш тодорхой харагдана. Ялангуяа энэ хаана харагддаг бол хамт олонд харагддаг байхгүй ийм ойлголт. Ганцаараа байгаа үед хизээч хүн тийм байхгүй. За юу. Тэгэнгүүтээ хамт олон дунд харагдахад ийм ойлголтууд гарч ирнэ. Тэгээ энийг хэлж байгаа Яаков. Хэрвээ та нар ийм байгаа бол те болоо наа чи ердөөсөө ялгаж байгаа та нар өөртөө ёрийн бодолтой шүүгч болсон хэрэг байна те. Хүмүүсийг та нар шүүж байна. Та нар бол шүүгч биш шүү дээ гэж тухайн ярьж байгаа. Тэгээд цаашаа ингээ харах юм бол нэг ийм юм гарч иж байгаа. Энд нэг ийм ялгуурлан ялгуурлан гадуурхаж байгаа ийм израилчуудын тухай харагдаж байна л та. Израилчууд ер нь түүхэндээ хэнийг ямар хүмүүс их гадуурхдаг байсан бэ гэж харах юм бол самар хүмүүсийг маш их гадуурхан үздэг ш. Яагаад гэвэл самарчууд бид нар сайн мэдэх нэг хэсэг байдаг те. Йохан номын 4-р бүлэг дээр гардаг. Ямар юм блэ? Сайн самар эмэгтэй түүх те. Худган дээр усахгүй байдаг те Есүс. За нэг нь Йохан номыг гаргаад өгч. Йохан номын 4-р бүлэг. Йохан номын 4-р бүлгийг гаргаад 9-р ишлэлийг уншаад өгч.
Өнөө самарын эмэгтэй та юу дээр хүн байж самарын эмэгтэй надаас яагаад ууггүй нэ гэдэг. Чинь юу дээр самарчуудтай харилцдаг байлаа. Амен. Яагаад самарчуудаа харилцдаггүй байсан гэж бодчих. За бүгд нэр одоо 2 дугаар хаад 17 дугаар бүлгийг гаргач. Хоёрдугаар бүлэг 17-гийн 6 дугаар ишлэл. Тэгээд мөн 24 дугаар ишлэлийг уншина. За энэ дээр би 6 дугаар ишлэлийг уншаад өгье. Хошоогийн 9 дугаар онд Ассирийн хаан Самарыг эзэж Израильчуудыг Ассир руу авч явж Гозон голын дэрэгдэх Халаба, Хабрат мөн мэдээчүүдийн хотуудад сууршуулва гэж байгаа. За 24 дугаар ишлэл дээр ингэж байгаа. За тэгээд Бабилон, Ката, Абба, Хамат болон Цепремас хүмүүсийг Ассирийнхаа авчирсан Израилийн хөвгүүдийн оронд Самарын хотуудад сууршуулва гэж. Энэ дээр юу хэлж байгааг бол Самарууд тухайн үеэс ахуулаад ирчүүдийн цөллөгт явуулангууд өөр хотуудлаа аваачаад оронд нь өөр орны дургу тэр иргэн тойрных нь бүс нутгийн орнуудын хүмүүсийг авчиж Самар нутагт сууршуулсан байна. Ингэснээр юу болсон бэ гэвэл одоо Самар эмэгтэйчүүд, Израиль эмэгтэйчүүд гэсэн үг шүү дээ. Уг нь бол өөр орны ирчүүдээс суугаад энэ дээр буюу нэг холимог цустай буюу ийм төрлийн хүмүүсийг Самарчууд гэж. Хэрэв бид нөө Библийг харах юм бол Есүс эзэн Самараар дайрж явахаар гайхдаг гэсэн. Яагаад энүүгээр дайраад байгаа юм гэж те? Энд чинь бол Израильчуудын хамгийн их алагшааж одоо тэрсааж үздэг байсан хүмүүс нь бол Самар хүмүүс байж тарч. Энэ нь ердөөсөө юутай холбоотой гэвэл тухайн үед Самарыг ердөөсөө цус солилцсон гадны ирчүүдээр дүүргэсэн тэр дундаас нь явсан хүмүүсээр Самар хот бүсч Самард байгаа хүмүүс амьдардаг учраас Израильчууд одоо евдей хүмүүс өөрсдөө Самар хүмүүстэй очиж ингэж уулзах нь байтгаа гар хүлийнч барьдаггүй. Надаас яагаад юм асууж байгаа ингэж хүртэл асуудаг Самар эмэгтэй. Өөрөөр хэлбэл Израильчуудын 12 омгоороо нийлэн гадуурхдаг байсан үндэстэн гэвэл Самарчууд. Тэгээд саяхан би бас нэг ном чи бид нэр монголчууд ямар хүмүүс дургүй лээ. Зарим нь ер нь тэгж хэлээ тийм. Ер нь бол дөрөв гэж нь дөрөвдүүд дотор овсууд бол жишээлбэл хотонд гэдэг нэг үндэстэнд дургүй тийм. Дотроо айгуу дургүй байдаг. Монголчууд нийтээрээ гэвэл хятадуудад дургүй тийм. Хятад бол ер нь тэгээ саяхан би ер нь жоохон нэг түүх юм судлаад монголчуудад сайн мэдээ тарааж явж ирсэн хүмүүсийн түүхүүд судалж хагаад тэгээд монголчуудын дунд гэдэг ном байгаа. Тэгээд тэр номыг ингээ уншсан чинь монголчуудын тухай ярьсан чинь Улаанбаатар хот одоо өргөө тухайн үед өргөө гэж хэлсэн. Энд улаастан хавцаа бүр 3000 хятад иргэн байж исэн тохоо бүр амьдарч исэн тохоо түүх авах. Дөнгөд л наадалт нь юу байг бол 100 эдэн мянган монголчууд ингээд хамтдаа. Тэгээд тэнд бол бас соёлдох асар их ингээд боломж байгааг харагдаж байгаа хэрэг. Гэхдээ бид нар хятад үндэстнүүдийн юм нэг дургу улсууд байна те. Одоо Солонгос ч ихэл Японд дургу те. Яг энэ шиг ерөнхийдөө бид нар ямар нэгэн байдлаар надад гай болоогүй ч гэсэн дургу хүмүүс байгаад байгаа хэрэг. Монголчууд ер нь тийм хүн байна. Одоо хов хүнд гिचнж байна уу? Одоо надад гэх юм бол одоо ямар ч гай аваадаг те. Тэгсэн мэтлээ би дургу. Яг иймэрхүү үзэл санааг Яаков энд гаргаж ихтэй өгж байвал та нар ингэж хүүхэн та нар хийм бэ гэдэг тухайг асууж. Ялангуяа за дургуун чинь чуулганд ороод ирвэл яах вэ? Зүгээр үү? Айгуу зүгээр. Ярилцгаа. Сайн уу? Яг үнэндээ бид нар энэ нөхцөл байдлыг харах юм бол хин нэгэн алагчилж хүнийг алагчнандээ баян ядуу одоо тэр өөр байдлаар нь гаргаж байгаа хүн бол өөрсдөө байхгүй бид нар байхгүй ерөөс өөр хинч биш. Тиймээс биднийг тухай одоо цааш нь ярин зөө. Яаков үнэхээр яг ингээд Яаков номыг уншвал үнэхээр нэг талаар үнэхээр зэвүүн заяа. Юмыг дутуу орхитгүй. Яг ингээд нуглаад харангуут за эн чинь энэ тэгээд би одоо энэчээс өөрөө нэг симхи болоод харж байгаа юм бол цаашаа бүр ингээд мад тавьдаг те. Чи ингэхгүй бол болохгүй шүү гэдэг бүр юм нэг яаж бичсэн ингээд харахаар ингээд хальт ингээд бичсэн юм шиг харагдаж байгаа хэрэг. Тэнгүүд ухаад уншаад ойлгох тусам бурхан өстө гарцгүй болгож
бичиж байгаа. Тэгэхээр энийг харахтаа бид нар бол Бурхны үг үнэхээр амьд юм байна гэдгийг ойлгохоос ор замгүй болж байгаа юм. Тэгээд цаашаа ингэж байгаа юм. Ядуу хүнийг дээрлэгдэх гэдэг энэ 1-7 дугаар ишлэл ингэ гарч байгаа байхгүй. Ингэж гар дуусангуудаа цаашаа 8 дугаар ишлэл та нар хаан хууль болох чи хөршөө өөрийн адил хайрл гэснийг бичвэрийн дагуу биелүүлж явал та нар сайныг үлдэж байна. Харин та нар хүнийг алаг үзүүл. Та нар нүгэл үлдэж хэрэгтэн мэд хуулиар яллагдах болно штэ гэж. Бид нар чуулган дөрөв яах гэж явдээ? Яг үндэ бид нар амьдрал дээр магадгүй хин нэгнийг алаг үзээд одоо юу гэдгийг те хайр гамгүй хандаад тэгхийн бол яах юм? Бид нар хүсээд байгаа тэр замаараа явахгүй байна л гэсэн үгийг Яаков энэ гаргаж өгч байгаа. За мэдээж энэ ч бусдыг ялгарлах тухай ярьж байгаад энэ хаан хууль гэж орж ирж байгаа те. Хөршөө өөрийн адил хайрл гэж. Энэ дээр нэг юм бид нар хөршөө ямар хөршүүдийг хайрлах тухай. За Библи дээрээс бид нар харъя. 1-р Иохан 13 дугаар бүлгийн 34 дугаар ишлэгийг нэг нь гаргаад өгөөч. За нэг нь Матай 5-ын 44-ийг. Хоёр ишлэл байна шүү дээ, тэ. Иохан 13-ын 34, Матай 5-ын 44 дугаар ишлэл. Тэ 13-ын 34. За. Би хайрлах. Би та нарыг яаж хайрлснээ та нар би хайрлах гэсэн шийдвэрлэлийг би та нарт өгч байна. Амен. Би хайрл гэж байгаа. За Матай гаргасан юм байна уу? Матай 5-ын 44. За би танад хэлье. Дайснуудаа хайр. Таныг хавчигчдын төлөө залбир. Зөв. Дайснуудаа хайрл, хавчигчдын төлөө залбир. Энэ дээр одоо нэг хөршөө өөрийн адил хайрл гэдэг энэ ойлголтын дээр явж байгаа бол энэ хоёр хөршийн тухай ярьж байгаа. Нэгдүгээр юу байсан? Би биенээ хайрл гэдэг тухай. Хоёрдугаар дайснаа хайрлах. Магадгүй ингэж сургадаг өөр одоо юм шашин ч юм уу тийм зүйлийг бидний олоход үнэхээр хэцүү. Гэхдээ Библи бол энэ талаас нь шууд маш тодорхой хэлж байгаа агуугаа. Тэгээ энэ дээр бид нэр бүгдээрээ харах ёстой нэг үг байгаа. Тэр нь хөршөө өөрийн адил хайрл гэж. Хайрлах гэдэг энэ үг нь нөө нэг еврей хэл юуны агафа гэдэг юм үг байгаа. Агафа гэдэг энэ үг нь өөрөө бурхан хүмүүсийг хайрлаж байгаа тэр хайрыг бичгтээ энэ агафа гэдэг үгээр бичдэг. Та нар бүрд нь өгдөн бүр сонсчлаасан баг те. Нөө грек хэлэн чи айгу бас юм ялгууртай шүү дээ. Бид нар шиг монгол хэл шиг биш те. Монгол хэл хайр гэдэг үгээр бүхнийг хэлж болж байгаа те. Биенээ хайрлах, хосуудаа хайрлах те. Аав ээжээ хайрлах. Гэтэл юу болохоор грек хэлэн дээр болохоор бурхны хайрыг болохоор агафа гэж бичээд Библиэлд би биенээ хайрлахыг болохоор эрос гэж бичээд одоо эцэг эхийн хайрыг болохоор филиа гэж бичиж байгаа тийм. Энэ юуг илэрхийлж байгааг бол хайруудыг тусна ялгаж өгч байгаа. Яг нь бид нэр уншихад дараа нь магадгүй ойлгоход илүү ойрхон байж болно. Гэхдээ энэ агафа гэдэг хайр нь шүү дээ. Ердөөсөө энэ ишлэл дээр яг Яаков энэ хэсэг барьсан байгаа. Түрүүний бид нэр хоёр ишлэлийг уншсан тийм. Иохан болон Матай дээр гарч байгаа. Энэ хоёр хоёулаа бас агафа гэдэг хайрын тухай ярьж байгаа. Тэгээ энэ хайр нь юу гэсэн үг болохоо бид нар одоо ялгаж харах хэрэгтэй болно шүү дээ. Тэр ялгаж харахт юу вэ бол энэ эрос хайр шиг бие бинийхээ хайрлах тухай хайр биш аахгүй. Энэ чинь бол агафа хайрын тухай хайр. Энэ гэр бүлээ ингэж хайрлаж байгаа энэ одоо цусан төрлийн ах дүүсийн хайр гэх юм уу? Аав ээжийн энэ хайрын тухай бас яриаггүй. Энэ бол агафа хайрын тухай ярьж байгаа. Энэ агафа хайр гэдэг нь юу юм бэ гэвэл шүү дээ, тэ. Христийн загварчсан энэ агафа хайр гэдэг юм шүү дээ, тэ. Мэдрэмж дээр ердөөсөө суурилдаггүй хайр. Өөрөөр хэлэх юм бол мэдрэмжэн дээр суурилдаггүй бусдын төлөө биш үү? Хэн юу чамд яаж ийж хандхаас үл шалтгаалan хайрладаг тэр хайрын тухай ярьж байгаа. Тэгэд энийг ерөнхийдөө юу гэж өгвөл шийдвэр дээр үндэслэгдсэн хайр гэж ярьж байгаа.
грек хэлээр агафа хайрыг ердөө тодорхойлох. Энэ юу гэдэг вэ? Би хайрлах ёстой гэсэн ийм дотоод шийдвэрүүдэд үндэслэгдэн үйлдэгдэх тэр үйлдэлүүдийг одоо дээр нь ярьж шин үүстэй итгэл үхмэл үүсгүй итгэл үхмэл гэж ярьж байгаа шиг одоо ярьж байгаа. Хайрламаар байгаа бол Бурхны хайраар хайрлах тэм боломжийг хүн болгонд байгаа гэж ярьж байгаа. Тэгэд энэ нэг ийм Английн нэг эрдэмтэн Ангола Саксоны гэдэг нэг ийм эрдэмтэн Библийн эрдэмтэн тэр нэг ийм санаа гаргасан юм. Би тэр санааг ингээд дурдаад байгаа. Яг хоо тэр хүний санаагаар бол ийм хөршөө гэдэг нь энэ хажуу талын хаалганы хөрштэй энэ байж болно. Эсвэл эргэн тойрны чиний амьдарч байгаа хүмүүс байж болно. Энийг бол бидний хөршөө хайрлал гэдэг энэ тодорхойлолд оруулна. Тэрнээс бол бидний хүрч чадахгүй, бидний мэдрэхүй хүрэхгүй, сэтгэл санаа хүрэхгүй хүмүүсийг хий хоосноор хайрлах тэр хайрыг ердөөсөө хилээгүй гэдэг юм үнцгийг гаргаж ирж байгаа. Тэгсэн чинь нэг юм байна. Хөрш гэдэг үг чи айгүй удахтай үг юм байна. Би ч одоо хөрш гэхээр би нэг хамар хашааныхаа хүнийг юм уу бодоод байгаа шүү дээ. Ерөнхийдөө бид нар чинь тий. Тэгсэн чинь энэ хөрш гэдэг энэ хөршийн холбоо гэж сүүл үед Монголд явж байгаа танаас сонсдог үе. Хөршийн холбоо гэдэг нэг айхтар юм холбоо байгуулад яваад байгаа тий. Энийн юм үндэс сурч гэх юм уу? Эсвэл бол Египтийн Израильчуудын ийм хөршийн тухай ойлголт нь юм байсан юм байна. Би энэ ч сонсоод энэ аягаа сонирхолтой санагдсан да. Юу гэдэг вэ? Хэрв хэн нэгэн одоо хөршин дундаас нь алаг хүн өгөх юм бол шууд хажуудлах хөршийн эхний удаа шууд сэжигтнэр татдаг гэсэн юм. Яагаад гэвэл шүү дээ тэгээд хажуудлахын нь татаад биш байх юм бол шүү дээ 12 эргэн тойрных нь 12 хөршийн дуудаж тэр дундаас нь гин буруутныг даг. Яагаад гэд энд асуултсан чинь Израильчууд яагаад тэгж хүн алах хуулийн дээр тэгж оруулж өгсөн бэ гэсэн бол хүн хөршөө хамгаалах, хайрлах одоо нөгөө агава хайраар хайрлах учиртай учраас тэрний буруу гэж үздэг юм байна ерөнхийдөө. Айгүй сонин ийм огтхон гаргаж иж байгаа хөөхгүй. Жишээл одоо бид ингээд сууж штэ 12-аа. Тэгээ бид хэдийн дундаас хин нэг нь өгөх юм бол одоо ямар нэгэн шүүгч мөгч орж ирэх юм бол тэхин нь штэ тий. За хин өгсөн. За эхний ээлжинд би яг хажууд хүний сэжиглэн тий. Ойрхон байгаа хамгийн ойрхон өршин сэжиглэн. Хоёрдугаар ээлжинд яг байна. Бид 12-ийн сэжиглэн. Ягаад гэвэл чи наад хүнээ хайрлан хамгаалж одоо нэг агафа хайраар хайрлаж явах хэрэгтэй байсан хүн учраас гэж байгаа. Тэгээ яг хин алсан нь бол тийм чухал биш. Эхлээд энэ дээрс гарч ирээд дараа нь хэрвээ яг бүр бодиттой алсан нь болж ирэх юм бол тэр нөхцөл байдлыг саармагжуулдаг байсан баг. Тэгэхээр Израильчууд одоо нөгөө майхас юмд анх очоод нөгөө ингээд бөөнөрөө цуглаад 12 аймагт хуваагдал тий. Тухайн үед ингээд амьдарч яхад мэдээ тэр хүн амныг хэрэг гарч лээсэн баг та. Тэр олон хүн байгаа юм ч та. Тэр үед иймэрхүү хуулиар зохицуулдаг байсан баг. Тэгээ энийг тоодохдоо нөгөө Левит ном дээр гардаг шүү дээ тий. Чи хөршөө өөрийн адил хайрлах ёстой шүү гэдэг энэ үгний чи суурь нь яг энэ дээр байд юм байна. Яагаад гэвэл хажуудлыг хөрч хөгчүүл өнгөрчүүл мань хүн би буруутах гэдэг байгаа байхгүй яг үнэндээ. Хуулийн өмнө хариуцлага хүлээх гэдэг шүү дээ. Яг ийм үндслэлтэйгээр бүр ингээд нэгнээ хайрлах тухай Израильчууд ойлгодог гэсэн. Тэгээд энэ ойлголтын дээр нь энэ ойлголт одоо яг энэ Яаковын захидлыг уншиж байгаа хүн болгон ийм ойлголттой гэсэн үг шүү дээ. Тэд нар чинь төрөлхийн евдээ тэгээ Израильчууд байж байгаа шүү дээ. Библийг уншдаг тэр ойлголтод тийм нийгэм донд өссөн хүмүүс яг ийм ойлголттой байсан юм байна. Тэгэхээр ийм ойлголттой хүн чи хөршөө өөрийн адил хайрл гэдэг энэ үг нь юу вэ гэвэл хууль юм шиг санагддаг байсан юм байна. Яг тушаал шиг. Тэгэхээр энэ хаан хууль бол хөршөө өөрийн адил хайрл гэдэг энэ хууль дотор чинь бүх чиний амьдралын бусад руу гаргаж байгаа тэр бүх дотоод мэдрэмж бүх зүйл чинь гардыг байх шүү гэдэг энүүгээр тодтолж хилдэг байсан юм бэл. Ямар нэгэн маргаан санал зөрөлдөө те бүх юмыг шийдвэрлэхийн тулд эхлээд хөршийн дуудаж ингэж асуудаг байсан байхгүй Израильчууд. Тэгэхээр энэ бол айгүй чухал ийм зүйл. Тэгээд одоо бид нар боддоо бид нар яаж бусдыг шийдвэр гаргаж хайрлах вэ те? Одоо хамсуудынхаа өрөөнд дарахад бид нар яаж ямар ч хүнийг алагчлалгүй үзэх вэ? Ийм боломжтой юу гэдэг ийм асуулт гарч. Хэрвээ Ром 5:5, Галаат 5:12 эднийг харах юм бол бид нар яаж бусдыг өөрсгөө хайрлаж чадах вэ гэдэг асуултанд ердөөсөө энүүгээр хариулж байгаа. Ариун сүнсээр дамжуулан бидний зүрхэнд сэтгэл зутгасан тэр
Бурхны нэгүслээр дамжуулж бид нар бусдыг ингэж хайрлаж чадна. Өөрөөр бол ямар ч боломжгүй гэдэг тухай ярьж байгаа. Агапе хайраар бусдыг хайрлах боломжтой юу гэдэг асуултанд бид нэр хариулахдаа яг юу гэвэл тэрийг хайрлах боломжтой хүмүүс нь бол та нар шүү гэж. Өөр хэлбэл евдээчүүд дархан сууж байгаа евдээчүүдэд зориулж байгаа тийм. Та нар шүү. Яагаад гэвэл та нар төрөлхийн евдээчүүд Бурхны үгийг сайн мэднэ, Бурхны хуулийг ч мэднэ тийм. Дээрээс нь та нарт ариун сүнсээр дамжуулан зүрхэн чинь Бурхны хайр зутагдчихсан тийм. Есүс эзнэр дамжуулан тиймээс та нар агапе хайраар бусдыг хайрлах чаднаа гэж ярьж байгаа хөөх. Өөрөөр хэлбэл эхний үед бол бид нар чи хөршөө өөрийн адил хайрл гэдэг бол бид хуйлд ор хайрладаг байсан бол одоо яаж байгаа юм бэ? Бид нэгүсэлд Бурхны үгсэн дээр бэлгээр хайрлаж байгаа тухай ярьж байгаа. Энд маш том зөрөө гарч байгаа ердөөсөө. Энэ зөрүүн дээр л юу яг юу гэж байгааг бол бид нар тэгээд цааш нь хэлэн заяа. За цааш нь уншиж байгаа эхлээд бүгдээрээ. Учир нь бүх хуулийг сахивч нэгдээр нь бүдрэх хэн боловч хуулийг зөрчсөн болно. Учир нь чи бүү завхаар гэж айлцсан тэр чи бүү хүн ал гэсэн хэрв чи завхаараагүй хэрнээ хүн албал хуулийн хэрэгтэн болно. Эрх чөлөөний хуулиар шүүгдэг ёстой ч чиг тийхүү яар тийхүү үйл гэсэн байна. Энэ дээр ярьж байгаа нөгөө эрх чөлөөний хууль гэдэг нь юу вэ? Христээр ирж байгаа тэр хуулийн тухай ярьж байгаа. Дарамтанд ор хин нэгнийг хайрлах тухай биш харин зүрхэнд ирсэн тэр хайраар дамжуулж хин нэгнийг хайрлах тухай. Энэ ямар хүнээс гарах боломжтой байг бол 2 дугаар ишлэл дээр байгаа цуглаанд байгаа тэр хүнээс гарах боломжтой. Өөрөөр хэлэх юм бол одоо буцаад эргээд дээшгээ очих юм бол юу вэ? Яаков та нар битгий алагчлаараа тэг хин нэг ингэж үзэрэй гэсэн нь зүгээр нэг хүсээ тэр чадахгүй үнээс шаардаад байгаа үг биш аахгүй юу? Тэрийг зүрх сэтгэлээсээ гаргаж чадах хүмүүсээс энэ хүү алагчлахгүй байхыг шаардж байгаа. Одоо би нөө түрүүн хэлжсэн даа нөө гадаа гараад энэ байгууллагад хэлвэл өстой гой поинтоо гэж. Байгууллагад очиод энийг ярих юм бол айгүй гой поинт санаа хүмүүс дэмжин монголчууд ялангуяа амар дэмжих баг. Гэхдээ хэрэгжүүлэх тал дээр уналт ирнэ. Яагаад гэвэл энэ нөгөө зүрхэндээ ариун сүнсийг хүлээж авсан хүмүүс биш учраас. Би ингэж бодсоохгүй. Яаж алагчлахгүй амьдрах юм бэ гэж. Яг энийг уншихтаа тэгж бодож байсан. Би яаж хин нэг алагчлахгүй те? Хин нэгэн хүн дарахтаа ч юм уу эсвэл бол мундаг хүнтэй бид нар яаж ингэж хийхгүй те? Хүндэлж байгаа хүнтэй яаж хүндлэхгүй харьцах юм бэ гэдэг ч юм. Эсвэл бол нэг дорд нэгэнтэй бид нар яаж ингэж хүндэлж харьцах юм бэ? Яг үндэ би бол энийг уншиж байхдаа тэгж бодсон юм. Монголчууд бол бас энэ талаар нэлээд сайн мэс чанартай хүмүүс те? Хин нэгний дорд үзэх, эсвэл алга үзэх, муугаар нь дээрлэх тал дээр нэлээд ер нь боломжийн бусад орнуудыг бодвол боломжийн баг. Харин энийг төгс буюу хэрэгжүүлэх гэвэл бидний дотор ариун сүнс байх хэрэгтэй болж. Бидний шийдвэрүүд нөгөө ариун сүнстэй хамт байх хэрэгтэй болж. Тэгээд ингэж цааталт нь доош болох учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг. Энэ дээр айгүй гоё санаа гаргаж байгаа те. Хууль байгаа газар дах юу байдаг вүлээ? Шүүлт байдаг. Харин нэгүсэл байгаа газар уучлалт буюу харилцаа оршиж идэг. Энэ харилцаанд хаана орших вэ гэвэл Христийн дотор л бий болно гэж. Нөгөө бид нэр за 1-р бүлэг дээр бас номлол дээрээ сануулж ирсэн нэ те. Бурхны өмнө гимшин ирэх харилцаатай байх гэдэг бол хамгийн том чадвараа гэдэг нь ярьж ирсэн. Яг үүнтэй адилхан. Бид нэр ямарваа нэгэн амьдлыг шүүлтээр ингээд тас хийгээд шүүгээд явъя гэх юм бол бидний амьдрал тэр чигээрээ шүүлтэн дээр тулгуурсан байна. Бид нар шүүлтийг хизээж тавьж гарч чадахгүй. Угаасаа бид нар сул дараа хүн учраас бид нар нугарна хугарна. Тэр үед бид нар юу хэрэгтэй? Өршөөл хэрэгтэй. Есүсийн биднэрт үзүүлсэн өршөөл шиг те. Тийм өршөөлөд хэрэгтэй бол. Энэ бүгдээс ингээд базаад ингээд харах юм бол хэдүүлээ нэг зүйлийг ойлгож болно. Энд нэгдүгürt юу вэ гэвэл бид нар хин нэг алагчлалгүй тэгээд дор дээрэнд харахгүй байх чадвартай яг бол тийм гэж хариулна. Хэрвээ бид чадахгүй байгаа бол бид нар залбирах хэрэгтэй. Бид нэгүслийг гуйх хэрэгтэй.
тийм арга замуудыг Бурханаас асуух хэрэгтэй болж байгаа. Хоёрдугаарт нь юу байг вэ? Бид нар хөршөө өөрийн адил хайрлаж чадахгүй гэвэл бас тийм гин. Бид нар хуулийн дор Израильчууд хайрлаж ирсэн бол одоо бид нар нэгүслийн дор хайрлах тэрнээс амархан. Яагаад гэвэл хайрлах хүч чадлыг Есүс эзэн өөрөө өгсөн. Ариун сүнсээр дамжуулж тийм ээ. Хоёрт нь, гуравт нь бусдыг уучлахгүй бол Бурхан биднийг уучлж байгаа шиг бусдыг уучлаж те ингэж өршөөхгүй бол бид ч гэсэн өөрсдөө тийм шүүлтээр нэг амьдардаг хүмүүс биш шүү. Бид нар сул дорой хүмүүс учраас бид нар шүүгдэх цагтаа бид нар хин нэгийг уучлсан гэдэг ийм хандлагыг дотроосоо гарах ёстой. Тийм яг чин үнэнч байдлаар бид нар хандах ёстой. Алдсан нэгнийгээ бид нар уучлах ёстой, тэ? Дараас нэгнийгээ бид нар магадгүй загнах, зэмлэх хэрэгтэй. Тэр зэмлийн цан дандаа уучлалыг дагуулж явах хэрэгтэй болж байна. Тэгэхээр бид нар ердөөсөө бурхан биш учраас бид нар шүүхгүй. Чуулганд орж иж байгаа хин нэгнийгээ бид нар шүүхгүй. Асуудал гаргавал бид нар тэрэн дээр нь ярилцсан уу гэхээс бид нар шүүж чадахгүй. Бид нар шүүх эрх ч байхгүй. Тийм хандлагатайч байж болохгүй бид нар. Асуудлыг нь ярьж болно, хуваалцаж болно. Шийдвэрлэх замуудыг магадгүй бид нар бурхан дээр хамт залбирч хайж болно. Гэхдээ бид нар шийдвэрийг гаргаж бид нар шүүлтийг бол гаргахгүй. Гэхдээ мэдээж бурханы олон асуудлуудыг те гэж хөндөж болно, ярилцаж болно, сурж болно. Гэхдээ шүүх тал дээр бид нар хойшоо сууцгаая гэж хэлэх гээд байна. Тим зан чанар байгаа бол хойшоо сууя гэдэг талаар. Хуваа ээжих юм үзлүүд гарч ирдэг. Ялангуяа энэ алагчлах үзэл гэдэг бол хуваа ээжих үзэл те. Хин нэгэн таалагчий гэсэн зүрх сэтгэлээр баячууданд ойлгоноч ядуучууд нь ингэж байгаа нэг хандлага шүү дээ. Ерөнхийдөө бол тийм шүү дээ. Тэгэхээр Израильчуудын хувьд тийм байсан ч гэсэн бид нар ч гэсэн амьдралдаа тиймэрхүү зүйл тохиолдож магадгүй. Бид нар энэ зүйл дээр ч гэсэн урд нь энэ үгийг сонсч ирсэн шүү дээ. Бурхны хувьд бол ийм заавруудыг надад өгч ирсэн шүү дээ. Тэрүүгээр Яаковаар дамжуулж, Яаков номоор дамжуулж гээд бид нар ойлгодог байх хэрэгтэй болж таарч. Тэрийг санджхад л ерөнхийдөө энэ номлын нэг сонссны хэрэг оршин шүү дээ сүлд те ямар нэгэн байдлаар гарч ирвэл. Тэгэхээр бид нар их л зүйл дээр өөрийгөө дарж одоо энэ бол бүх зүйл дээр дотоод юм яригдж байгаа те. Хөршөө хайрлах, агафа хайрлах, шийдвэртэйгэр те хин нэг надлаа ууралсан байж эсвэл буруу хандсан, муухай аж гаргасан ч хамаагүй би нэг хайрлах хэрэгтэй гэсэн шийдвэр байгаа учраас шийдвэр дээрээ хандаж бурхнаас тэ нэгүслийг гууч тэ уян зөөлөн сэтгэлийг гууч урагшлах нь шүү дээ ариун сүнсний тусламжтайгаар. Тэгэхээр энэ бүгдийн эцэст ингээд Яаков номыг одоо бүгдээрээ ингээд харж байхдаа энэ бүлгээс ойлгосон зүйлүүдээ бүгдийг ингээд сайхан толгойдоо оруулж аваад сүүлд амьдралтай хэрэг болох зүйлүүдийг хэрэглээд тэгээд яваасаа гэж хүсэж байна да. Тэгээ мэдээж Яаков номны яг ингээд уншиж байхад ерөнхийдөө нэг агуулгаж байгаа агуулгамж нь юу вэ гэвэл үнэхээр энэ хүн энэ одоо алагчлах гэдэг энэ сэдв дотор хүртэл бүр Яаков бичдэг үнэхээр төгс бичсэн баг. Хүнийг ингээд орон зай үлдээхгүйгээр те энийг за би алагчлахгүй юм байна хүнтэй тэгж хандахгүй юм байна гэж ингээд ойлголтыг өгөөл зүгээр орчихоогүй. Харин бүр яаж хандах вэ те яаж алагчлахгүй байх вэ? Баян ядуугаар нь яаж ялахгүй байх вэ? Энэ ялгаж байгаа нь бидний дотроос гарч байгаа юм шүүлтийн юм ёрын юм уу зүрх сэтгэл байж таа гэдгээ ухаарад. Тэгээ дээрэс нь энэ яах ёстой бид эргэн тойрны хүмүүсийг өөрийн адил хайрлах ёстой хөршүүдэд те эргэн тойрны хүмүүсээ. Гэхдээ ямар хайраа ингэвэл агафа хайраа те ямар нэгэн эрос хайрлаад нэг тэрж аваад үнсгээд байх биш те. Ямар нэгэн заавалчгүй чи ингэх ёстой гэж албадлагаар биш. Харин зөвхөн агафа хайраа бүр шийдвэр дээрээ бурхны хайрлыг гэсэн тэр өнцгөөс хайрлыг гэж байгаа өнцгөөс нь хайрлаж би биендээгээ ингэж холбоотой хайрын өнцгөөс хандж энэ алагчлах гэдэг үзэл байхгүй болдго юм байна. Энэ байхгүй болохын тулд яаваг бол хэрвээ бид нар нэг хуулийн зөрчил нөгөөг нь биелүүлээ гэд Израильчууд ч ингээ онгороод ах юм бол те энэ онгорол чинь тийм биш ээ. Нэгийг л зөрчих юм бол чи бурхны юмд хуулиудыг буюу гим нүгэл үйлж байгаа юм байна гэдгийг Израильчуудад ойлгуулж өгч байгаа энүүгээрээ дамжуулж. Тэгэхээр Яаковын санаануудыг бүгдээрээ саная. Тэгээд Яаков хэлсэн тэ чи завхаарсан бол завхаарсан уу чи хүн хаасан уу ялгаагүй алин ч зөрчсөн чи бурхны юм гим нүгэл хөвөлдөж байгаа хэрэгэ тэ хуулийг зөрчиж байгаа хэрэг. Нэгийг зөрчихэд бусдын зөрчсөнтэй ялгаагүй бурхан хүлээж авна гэж. Тэгэхээр энд бид нар одоо энд хүн алсан хүн байх юм бол бурхны амар гимтэй гэж ингээ харж байгаа шүү дээ. Гэтэл бурхны нүдээс харахад хүн хаасан хажууд нь карманы юм холгаалцсан хоёрыг харангуудаа энэ хоёр яг ижилхэн миний өмнө гимтэй байна гэж харж байгаа байхгүй. Бурхны хайр гэдэг чи өөрөө энэ хандлагаас л гарч ирэх хандлагын тухай харилцааны
зүйлүүдийн тухай их л зааж өгч байгаа. Тэгэхээр хамтдаа бүгдээрээ залбирая. Тэгээд Бурхны оршихуй юм өмнө ирээд энэхүү хэсгээр Яаков 2 дугаар бүлгийн 1-ээс 13 дугаар эшлэлээс Бурхны зааж өгсөн ойлгохыг хүссэн зүйлсийг магадгүй энэ зүйл хүн болгонд л өөр юм мэдрэмжээр өөр зүйлийг ойлгуулж байгаа бах. Тэр ойлгуулж ирж байгаа зүйл дээрээ фокуслаад залбираасаа гэж хүсэж байна. Хамтдаа залбирая. Гайхамшигт Бурхан минь танд баярлалаа. Тэгээд Яаков номоор бидэнд өргөжүүлэн зааж агаад тань талархъя. Тэгээд таны дотор байгаадаа та биднийг өөрийнхөө хүүхдүүд хэмээн ойлгож Яаков номоор сургаж агаад баярлалаа. Бид нар тэгээд алхам бүртээ таны дотор сурсаар байна. Хин нэгнийг алгацлахгүй харьцаж сурахад та бид нар өнөөдөр заалаа. Өөр хөршөө хэрхэн хайрлахыг бас заалаа. Энэ бүх зүйлүүдийг бидний тархинд суулгаж өгөөд эзэнтэй ариун сүнсээр өдөрдөж ямар нэгэн асуудал бэрхшээл дараа нь ийм төрлийн зүйл гарахад та бидэнд сануулж өгөх юм гуйж байна. Таны үг бидний тархинд суугдаж бас шийдвэрүүдтэй маань бидний гаргаж байгаа хандлагуудтайгаа маань зан чанаруудтай маань та уялдаж биднийг засч шинчилж өгөх юм гуйж байна. Тэгээ Яаков номоор биднийг сургасанд баярлалаа. Тэгээ таны хайртай хүү Есүс Христийн нэрээр бүгдийг даатхан гуйн залбирч байна. Амен. За эзэн алдаршилтгай.